Сайн бацгаана Монгол Улсын Баатар Бэгзийн Гаваны нэрмжлэх хөлийн цэргийн төгөөр 145 дугаар ангийн хамтын ороо ангитагаа хамтран гэнтийн бэлэг хэмээх нэгэн арга хэмжээг эхлүүлэхэд бэлэн болсон байна. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос татагдсан ирсэн дайчдын маань төлөөлөл оролцож байгаа. Монгол Улсын маршал Юмжаагийн Цэдэн малын төрсөн нутгал Хувс аймгийн Давс-Цэвэн дугаар салбарт үр гүйцэтгэж байгаа хотын цэргийн албаагч тауулцахад бэлэн болсон байна. За ингээд эрхэм үзэгчтэй бид бүхний дараагийн 3 дахь оролцогч буюу одоо манай Дэтрүүч Сэргэлэн Бат маань одоо Монгол Улсын хил дээр яг одоо үрээ гүйцэтгэхэд явж байгаа юм байна. Тэгээд бид бүхэн яг үр гүйцэтгэж байгаа турган гэлний шугамн дээр очиж гэнтийн бэлгийн бол ээж аавынх нь мэдчилгээг уламжлахад бэлэн болсон байна. Одоо ингээд бид бүхэн хөдлөөд очиод Сэргэлэн Баттайгаа уулзцаая. За ингээд Монгол Улсын Баатар Бэгзийн Гаваны нэрмжлэх хөлийн цэргийн төгөөр 45 дугаар ангийн хамтын ороо маань Монгол Улсын нийслэл Улаанбаатараас татагдсан ирсэн зарим нэгэн дайчдтай гэрүүлээс мэнчилгээ дэвшүүлэх бичсэн байгаа. Ингээд Улаанбаатараас татагдсан ирсэн Дэтрүү Сэргэлэн Баттай гэрүүлэх мэнчилгээ ирсэн байна. Ингээд гэрүүлэх мэнчилгээг бүгдээр үзэж сонирхуулъя. Сайн уу минийхүү албаасаа хааж гинөө. Бид хэд сайн байгаа. Минийхүү албаасаа хаагаад ээждээ хүрээд ирээрээ. Хайртай шүү. Минийхүү дарга цэргийнхаа үгэнд сайн ороорой. Албаасаа хаагаад найзуудтайгаа үе тэнгийнхэнтэйгээ эвтэй найртай байгаарай. Дүүн сайн байгаа. Дугууландаа яваад цэцэрлэгтээ яваад эмээ нь бас сайн байгаа. Бид нар бүгдээрээ сайн. Минийхүү хамгийн гол нь бие бодоод эрүүл энх байгаарай. Их орноосаа хамгаалаад минийхүү ээж нь хүүгээрээ зөндөө их бахархаж байгаа шүү. Минийхүү мундаг. Жаахан байхын л мундаг хүүхдээсээ. Одоо ч гэсэн мундаг. Минийхүү хичээгээрээ. Шантарч болохгүй шүү. За ингээд манай Дэтрүүч Сэргэлэн Бат маань Улаанбаатар хотод байгаа. Ээжээс нэмэрхүү мэнчилгээ ирсэн байна. Ингээд мэнчилгээ ойсын таар сэтгэлдээ та ярихгүй юу? Амар гоё нөө. Тэгээ ээжигээ би бол их л зовоос. Тэгээд одоо ингээ ийм юм сонсоход бол гоё санагдчихна. Энэ ангид ирсэн анхны сэтгэлээс бас ярилцаач. Энд тэгээ хөлийн манаа их явдаг. Тэгээд ер нь амар хөл хөдөлгөөн ихтэй газар. Тэгэл энэ амар сонирхолтой адал явдалтай газар л гэж болгоцсон. Цэргийн албанд ирснээр та юу өсөрч юуг мэдв? Тэгээ өмнөх амьдрал нэг тийм ач холбогдол өгдөггүй. Тэгээд үнцэнгүй л юм санагддаг. Тэгээ одоо энд ирээд бол амар амьдрал амар үнцэнтэй санагдчих бүх зүйл. За одоо ингээд дараагийн нэгэн сюрприз байгаа. Ингээд сюрпризээ бас барья. За ингээд манай Сэргэлэн Бат маань гэрүүлээс ирсэн бэлэг нь байгаа. За гэрүүлээс чинь ээж чинь ийм сайхан бэлэг уусан байгаа шүү. За ингээд шинээр цэргийн албанд татагдсан ирэх залуучууд дүүнертэй захиж хэлэх юм юу байна? Дүүнертэй гэхэд тэгээд цэргийн албандаа ирээд нэр төртөөр хаагаарай. Миний би ихтэй өмнө цэргийн албыг бол шал өөрөөр боддог байсан. Тэгээ энд ирээд бол арай л өөр сэтгэхүй бас гоё мэдрэмж авч ийн. Тэгээд тийм болохоор та бүхэн цэргийн албаа ирээд нэр төртөөр хаагаарай гэж хүсье. Тэгэж хүн таныхаа билийг авлаа. Тэгээд үнэхээр их гоё мэдрэмж авлаа. Тэгээд үнэхээр гинтийн ч хийж чадлаа. Зүгээр л манаандаа явж байгаа тэгээд гоё билийг авлаа таныхаа. Тэгээд таныхаа уурлуулж гомдоод исэн болоочлаарай. Тэгээд цаашдаа таныг уурлахгүй ч хийж чадахгүй те. Тэгээд амьдрал болсоо зөндөөлж юм болох гэдэг. Тэгээд тандаа болон гэр бүлийнхэнтэй зөндөө их хайртай шүү. Бас танараа их бахархаж байдаг шүү. Тэгээд дахиж танийгаа гомдохгүй. Тэгээд одоо 6 хүрэх сар хүүгээ хүлээгээд сайн
сайн хүн болоод хүн очноо. Жанжин тугийн миний намра чагсаадын дуутай хөгнөгтэй жавха төгөлдөр хилчдий алхаан сараагүй цэцгэн үнэрт огшсон сүлдтэй багнанд цэгцлэн ёслох эрсийн цуван тасраагүй ичи цацлын хайлагтай эх орны нэнхил тайван бай садхин чимэнэс өрөнөргүй сайхан нутгийн нэнхил тайван бай ичи цацлын хайлагтай